За, өдрийн мэнд замаа Grand System компани эрхлэн явуулдаг Grand суглааны азтан тодруулах ээлжид лайв эхлэхэд бэлэн болжээ. За тэгээд та бүхэн маань за саяас технологийн техникээр одоо жижигхэн асуулгаад эхний лайв өөрчлөгдсөн байгаа. Дуугашлахтаа. Дууга. За. Орог байх шиг. Тийм биш дуу. За манай дуу орохгүй байх шиг байна те. За дуу орж байна. За. Би энийг унтраагаад тасч. За тэгээд уламжлалт өнөөдөр 69 дахь удаагийн азтангаа тодруулах гэж байгаа. 1 сая төгрөгийн азийн суглаанд оролцсон хүмүүс маань та бүхэн маань лайвта орж ирж байгаа гэдэгт итгэлтэй байна. За тэгээд бусад бас орж ирж байгаа юм шиг юм. Хүлээх хэрэгтэй хоёлаа. Жохон хүлээх хэрэгтэй. За дууны асуудал одоо ерөн гайг болчих шиг боллоо тий. За тэгээд лайв үзэж байгаа хүмүүс маань шалгаад өгөөрэй гэж тий. За дууны асуудал. За тэгэхээр Grand System компаниас эрхлэн одоо явуулж байгаа Grand System-с одоо гайхалтай азтангуудыг тодруулж байгаа суглаанууд маань араараасаа үргэлжилсээр за одоо нийт тохирлын хувьд бол нийтдээ бараг 148 одоо азийн суглааг бол та бүхний дунд явуулж байгаа. За энэ удаад бид бүхэн аз 139 буюу за 69 дахь удаагийн 1 сая төгрөгийн азтанг тодруулахаар энэхүү лайва яг одоо эхлүүлж байна. За тэгээ та бүхэнд суглаандаа оролцчихсан одоо суглаагаа авчихсан байгаа хэрхэн та бүхэнд маань бол мессежээр гар утсанд тань дугаараар тань мессежээр одоо мэдээлэлүүд орчсон байх хэвээр. За тэгэхээр энэхүү мэдээллийн дагуу одоо лайва үзэх гээд за өөрийнхөө одоо аз ямдаг шалгах гээд лайва үзэж суугаа хэрхэн та бүхэнд бас энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлж байна. За тэгээд энэ удаад бүгдээрээ хамтдаа 1 сая төгрөгийн одоо азтангаа бол тодруулах болно. За тэгээ манай 70 дахь удаагийн бас 1 сая төгрөгийн азтангийн суглаа маань бол эхэлж гисэн. За энэ бол одоо манай Grand Lotto цэгмэн сайт үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш тогтмол явагдаж байгаа суглаануудын маань 1 сая төгрөгийн азтан тодруулахын хөл суглаа байж байгаа. Тэгэхээр за яг одоогор бол одоо дараагийн буюу 70 дахь азтангийн маань тохирол бол одоо 50% дүргэлттэйгээр явж байгаа юм байна. За тэгэхээр ердөө 1000 төгрөгөөр нэг суглааг худалдан аваад та 1 сая төгрөгийн азтан болох боломжтой ийм сайхан бас боломжийг одоо манад Grand System компани хамт олон маань бол та бүхэндээ олгож байгаа. За тэгээд товчхон та бүхэндээ бас мэдээллүүдийг хүргээд яваа гэж бодож байна. За яг одоо бол Grand Lotto цэгмэн сайтн дээр идэвхтэй хүрч байгаа, идэвхтэй явагдаж байгаа суглаануудыг та бүхэн маань харж байна. За энэ бол одоо манай энэхүү Grand System одоо компани маань Grand Lotto суглаа одоо хэрэгжиж эхэлсэн цагаас хойш одоо хамгийн өндөр тохирлуудын маань нэг болох Land Cruiser 300 2025 оны цоо шинхэн автомашиныг бол тун удахгүй одоо эзний тодруулах гад байж байгаа. За мөн том боломж урайтай манай 30 сая төгрөгийн азтан бол бас тун удахгүй тодруулнаа. За тэгээд мөн iPhone 17 Pro за энэхүү одоо манай сайтын буюу 1 сая төгрөгийн азтан за тэгээд одоо бас автомашины эзэдүүдийг бол бид бүхэн тогтмол явуулсаар ирсэн. За яг одоо бол дүргэлтүүд маань бол яг сайт руу ороод та бүхэн маань харах юм бол за Grand Lotto цэгмэн гэдэг сайт байж байгаа. Тэгэхээр энэхүү Grand Lotto цэгмэн сайтаар та бүхэн маань орсноор яг одоо бодит явагдаж байгаа энэхүү суглаануудын маань дүүргэлтүүдтэй танилцах. За тэгээд мэдээж зураг тус бүр дээр дараад оронгууд бүх одоо суглааны маань одоо за маш автомашин байлаа гэхэд автомашины бүх мэдээллүүд за гар утасны бүх мэдээллүүд гэдэг мэдээллүүдийг бол мэдээллүүдтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байгаа. За тэгээд товчхондоо бол маш энгийн
Гранд Лото системийн маань одоо болтол одоо яг хэрэгжиж байгаа суглаануудын онцлог гэвэл ердөө 30 мянган төгрөгөөр оролцох суглаа, за мөн 1000 төгрөгөөр оролцох суглаа гэсэн одоо хоёр төрөлтэй суглаа гэж байгаа гэсэн үг. За тэгэхээр 30 мянган төгрөгөөр оролцох суглаанууд маань энэ удаад Land Cruiser 300 буюу мөнх хадаа хэмээх одоо Монголд халбан ёсны дистрибьюторээс бид бүхэн цоо шинээр нь худалдаж авсан Land Cruiser 300 гэдэг автомашины азтанг тун утгагүй тодруулах гад за ер нь бол бид бүхэн болж игэл одоо цагаан сараас өмнө те сар шиндээ бас нэг ч ихсэн азтан маань гайхалтай сайхан цоо шин төмөр хөлгийн эзэн болж морин жилдээ одоо бас мор шиг хэмэртэй те бас цоо шин одоо төмөр хөлгийн одоо эзэн болж за зүгээр бас нэг өөрсдийн одоо суглаагаар ингээд азтаа ингээд авчлаа гэдэг ийм асуудал бол биш. Энэ бол ерөөсөө л тухайн хүний одоо Азиандоо тэнгэр юу гэдгийг одоо ингээд маш гайхалтай одоо мэдээж мэдрэмжийг за дээрээс нь одоо маш том одоо бас гоё ингээд зүйлийг бол тухайн хүндээ бэлгэлж чадж байгаа гэсэн үг. За тэгээд дээрээс нь 30 сая төгрөгийн азтан. За ердөө 30 мянган төгрөгөөр та нэг суглааг худалдаж авснаар та 30 сая төгрөгийн эзэн болох боломжтой байгаа. За энэ бас маш гайхалтай. За тэгээд юу нэ гар утасны суглаанууд бол манай дээр тогтмол явуулдаг. За iPhone 17 Pro загварын гар утас маань одоо 29 дэх одоо утас маань эзэндээ очих гээд байж гэнэ гэсэн үг. За 28 дахь утасны маань одоо эзэн бол тодорчсон байгаа. За энэ тухай бид тун утахгүй мэдээллийг авах болно. За тэгээд 1 сая төгрөгийн азтан маань 70 дахь удаагийн одоо азтандаа 1 сая төгрөгийг бэлгэлэх гээд ингээд байж байна гэсэн үг. За тэгээд мөн Toyota CHR гэдэг энэ загварын машиныг 2017 онд орж ирсэн, 2017 онд үйлдвэрлэгдсэн, 2025 онд одоо Монгол улсад орж ирсэн. За Монголдо бол ерөөсөө яваагүй байгаа гайлтайгаа ингээд цоо шинээрээ ч явах тий. Яг орж ирснээр ингээд байж байгаа. Ийм машиныг 1000 төгрөгийн суглааг та бүхэн маань аваад азтан болох боломжтой байж байгаа. За тэгэхээр одоо жишээ нь суглаанд системээр буюу одоо сайтаар дамжуулж та бүхэн маань хэрхэн суглаанд оролцох вэ гэдэг бол маш амархан. За ердөө 5 алхмыг хийн. За та өөрийн баталгаа утасны дугаарыг үнэн зөв оруулах хэрэгтэй. За энэ дээр бол маш анхаарах хэрэгтэй. Та утасны дугаараа ямар нэгэн тоогийн зөрүүлээд ч юм уу эсвэл одоо худлаа өөр дугаар хийгээд ч юм уу хэрвээ суглаагаа бүгэлчих юм бол эсвэл одоо юу гэдгийг нөгөө суглаа гэх тэгэн гут нэг өөрийн одоо дуртай тоонуудаач гэдэг юм уу тиймэрхүү тохиолдол бас гардаг. Тэгээд дуртай тоонуудаараа ингээд утасны дугаар бүрдүүлээд ингээд оруулчихсан тохиолдолд тэр шал өөр хүний одоо тухайн таны зохиож хийсэн ч байдаг юм уу эсвэл санаандгүйгээр одоо алдаад хийчихсэн өөр хүний одоо дугаарын эзэн буюу тэр өөр хүний суглаа болоод очично гэсэн үг. За бид нар ямар нэгэн байдлаар одоо тухайн хүний анкет мэдээлэл одоо гэрээ хаягч гэдэг юм уу овог нэрийг хүртэл бид нар авдаггүй зөвхөн утасны дугаараараа ялгарч таны суглаа энд баталгаажж байгаа учраас та утасны дугаараа нэн төрөнд маш сайн шалгаарай гэж хэлье. За тэгээд хоёр дахь алхам бол юу вэ? Үнийн дүнгээ хийж байгаа тийм. Хэдэн суглаа авах? Тий, хэдэн суглаа авах үнийн дүнгээ оруулж байгаа. Тэрэн дээр бас юу вэ? Бид нэр нэг. Тий. За одоо энэ дээр 2000 төгрөг тий. За яагаад гэвэл энэ 1000 төгрөгийн суглаа байгаа учраас та 2000 төгрөгийг орууллаа гэхэд танд 2 ширхэг суглаа хүрсэн. За магадгүй 2500 ч байд юм уу. Эсвэл одоо 2470 ч байд юм уу те. Бас ингээд нэг юм сонирхолтой тоо хийя гэдэг ч юм уу. Ингээд хийсэн тохиолдолд таны 2000 төгрөгөн дээр чинь л 2 суглаа баталгаажж орно гэдгийг та бүхэн маань бас маш сайн анхаараарай. За тэгээд түрүүлээ зөөрөх. Юун дээр мөн одоо нэг суглаа 1000 төгрөг байгаа гэдгийг л та бүхэн маань маш сайн ойлгоод авчих хэрэгтэй. За тэгэхээр эндээс бас одоо дараагийн буюу за хэдэн одоо суглаа авч байна вэ гэдгийг чинь баталгаажуулахын тулд энэ ч бас нэг зүйлийг хэлэхэд энэ дээр ямар ч одоо нөгөө хүний оюун ухаан за одоо батчууд юм уу дорж ингээд тэнцээ шалгаад за энэ хүн 2000 төгрөг хийцэн байна энд 2 суглааг нь итгэжүүлчихье гэдэг ч юм уу ийм процесс огт явдаггүй 100% системээр явж байгаа учраас та бүхэн маань яг одоо систем маань тухайн хэрэглэгчийн утасны дугаартай гүйлгэний утгатай ийм үнийн дүн
хэдэн төгрөг орж ирсэн байна вэ гэдгийг систем өөрөө автоматар шалгаад түнд дүүцэх суглааны тоош ирэхийг бол үүсгэж өгч байгаа гэсэн. За суглааны тоош ирэхийг маань эхлээд үүсэнгууд араас нь суглааны дугаарууд маань одоо тоош ирэхийг тус бүр дээр суглааны дугаарууд автоматар үүсээд тухайн үүссэн дугаарууд таны гар утсанд мессежээр ирээд тэрхүү мессежээр ирсэн суглааны дугаарууд маань таны азтан болох боломжтой одоо суглаануудаа гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд дараагийн алхам бол мэдээж шууд төлбөр тооцооны асуудал руу орно. За төлбөр тооцооны хувьд бол та QPay-ээр болон банкар төлөх боломжтой. За банкар төлнө гэдэг маань банкар QPay бол ойлгомжтой шууд ямар ч одоо ер нь бол баг 100% унших боломжтой болчихсон. Одоо QPay төлбөрийн даалгавар үүснэ. За тэгэхээр энэ төлбөрийн дүнг за ингээд санамсаргүй тохиолдлоор сонгогдсон одоо таны суглааны дугаарууд энд жишээ нь харагдаж байна те. За тэгээд энэхүү QR-ыг ашиглаад та өөр одоо хэрвээ компьютероос орж байгаа бол одоо гар утсан дээр банкныхаа аппликейшнийг нээгээд шууд QR-ыг уншуулаад төлбөр төлөх боломжтой. Эсвэл гар утснаас орж байгаа бол энэхүү одоо банкны аппликейшнуудаас өөрийнхөө ашигладаг банкны аппликейшнийг сонгоод шууд аппликейшн дээр тань төлбөрийн гүйлгээний одоо бүх мэдээллүүд нь автоматар орж ирээд тухайн гүйлгээг та идэвхтэй амжилттай болгосноор таны суглаанууд баталгаажиж та суглаанд оролцох эрхээ авч байна гэсэн. За маш энгийн. Ерөөсөө л одоо бид нэр сүүлийн үед бол одоо за ялангуяа одоо 21-р зуун гарснаар техник технологийн хөгжлөө дагаад те бүгдээрээ л ямар нэгэн байдлаар одоо цахим худалдаа авалт за онлайнаар одоо цахимаар мөнгөн гүйлгээ хийх ч гэдэг юм уу ийм зүйлийг алхам тутамдаа бид бүхэн хийж байгаа учраас ерөөсөө л яг тэр зарчмаар л энэхүү суглааг та маш хэлбэрээр авч болж байна гэсэн. За зарим тохиолдолд бас яг хуу миний суглааны дугаар үүссэнгүй гэдэг ч юм уу. Эсвэл одоо би мөнгөө шилжүүлчих гэсэн байхад ягаад суглаа нь үүсэхгүй байна вэ? Надад ямар ч хариу ирсэнгүй гэдэг ч юм уу. Иймэрхүү асуудлууд гардаг. Тэгэхээр энэ асуудлууд дээр хамгийн их тохиолддог зүйл бол түрүүн та бүхэн хэлсэнчлэн нөгөө гүйлгээний утгууд дээр утасны дугаараа хийх. За энэ дээр бас нэг хоёр төрлийн ойлголт байгаа. За та бүхэн маань шууд ингээд юуны манай Grand Lotto Цэгмэн сайтаар ороод шууд оролцох гэдэг дээр дараад шууд автоматар шууд системээрээ дамжуулаад суглаанд оролцох боломжтой. За магадгүй та юун дээр оролцохгүйгээр сайтаар орохгүйгээр суглаанд оролцох бас боломжуудыг хайж магадгүй. Тэгэх юм бол манай 30 сая төгрөгийн буюу за энэхүү Land 300 автомашины за мөн юун дээр 30 сая төгрөгийн азтан за мөн тийм 1000 машин буюу энэхүү Toyota CHR гэсэн энэ гурван суглаан дээр бол тус тусын данс үүссэн байна гэсэн. Тус тусын яг банкны одоо зөвхөн энэхүү Land Cruiser 300 автомашины Grand Systems-с одоо зохион байгуулж байгаа Land Cruiser 300 автомашины суглаанд оролцож байгаа оролцогчдын мөнгийг байршуулж байгаа цорын ганц данс гэж байгаа. Тэгэхээр тэр данс руу та бүхэн маань шууд одоо юугаар мөнгө хийж болно гэсэн. За тэр мэдээллийг бол манай Grand System буюу Grand суглаа гэсэн одоо Facebook page дээрээс та бүхэн маань юуны постерд орох одоо мэдээлэл description хэсэг дээрээс юуны дансны дугаарыг хараад тэрхүү дансны дугаар руугаа үнийн дүнтэйгээ одоо нэг суглааны үнийн дүнтэйгээ дүүцэх мөнгөн дүнг хийж суглаагаа идэвхжүүлж авах боломжтой гэсэн. За мөн адил за яг тэгж хийхдээ бол мэдээж та нөгөө банкны аппликейшн дээр бүх одоо юу н одоо мэдээллүүд өөрөө бүгэлж байгаа учраас юуны гүйлгээний утга гэдэг хэсэг дээр заавалчгүй өөрийнхөө утасны дугаарыг зөвхөн яг өөрийнхөө утасны дугаарыг бичих хэрэгтэй гэсэн. За 2-3 утасны дугаар бичих ч юм уу бичих юм бол тухайн одоо суглааны эрх чинь үүсэхгүй гэсэн. Цорын ганц өөрийн яг баталгаат утасны дугаараа бичээд оруулах хэрэгтэй гэсэн. За дээрэс нь суглааны үнийн дүн дээр бас маш анхаарах хэрэгтэй. За магадгүй одоо та 50,000 төгрөгөөр тухайн суглаанд оролцъё гэж яг зүгээр танд тэгж бодогдож магадгүй. Тэгэх юм бол боломжгүй. Яг тэгэхээр суглааны үнийн дүн маань 30,000 төгрөг байгаа учраас та бүхэн маань 30,000 одоо үржүүрээр тооцож та магадгүй 5 суглаа авмаар байж болно. Тэгэх юм бол 150,000 төгрөгийг л шилжүүлж ийж таны 5 суглаа үүснэ гэсэн. Магадгүй та 170,000 ч юм уу эсвэл 160,000 төгрөг хийсэн тохиолдолд
одоо 5 суглаа нь бол үүснэ те. Ерөөсөө үүсэхгүй. Огт суглаа үүсэхгүй юм биш үү. Тэгэхээр тэрийг та бүхэн маш сайн анхаарах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр магадгүй одоо бутархаатай ч байдаг юм уу, одоо 69 мянга ч байдаг юм уу те. Ингээд хийцэн тохиолдолд 30 мянган төгрөг нь ерөөсөө хуваагдах боломжгүй тоон утгатай гүйлгээ хийсэн тохиолдолд ямар ч суглааны эрх үүсэхгүй байна гэдгийг бас та бүхэн маань маш сайн анхаарах хэрэгтэй байна. За тэгээд одоо энэ бол ерөөсөө л нөгөө нэг та дэлгүүрээс бараа худалдаж авч байгаа ч юм уу. Эсвэл одоо тийм магадгүй цахимаар одоо нөгөө тоглолтын тасалбар худалдаж авч байгаатай л яг адилхан байхгүй. Та 5 хүний тасалбар авъя гэж байгаа бол яг л 5 хүнийхэн тасалбарын үнийн дүн хийх ёстой байдагтай адилхан суглаа маань бас яг тэр зарчмаар явж байгаа гэсэн. За тэгээд энэ мэдээлэл бас яагаад түргээд юм бэ гэхээр ялчгүй бас зарим тохиолдолд иймэрхүү одоо давтагдсан одоо алдаанууд маш олон гарч ирсэн учраас бид бүхэн маань бас суглаандаа идэвхтэй оролцохоор зорж байгаа та бүхэндээ бас гоё юм хөө дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе гэж бодлоо. За тэгээд Улаанбаатар хотод маань яг одоо за 13 цаг 19 минут болчихсон байна. За тийм нэлээд дэлгэрэнгүй яриад явчихсан. За тэгээд өнөөдөр түрүүн та бүхэнд бас хэлсэн чинь. Юу. Тийм. За тохирлууд маань бас айгүй эрчимтэй явсаар одоо эхнээсээ одоо зарлагдсан байсан суглаануудын маань одоо дүүргэлтүүд бол бүгд зарим нь нэлээд одоо удаан хугацаанд байх болов уу гэж бодож ирсэн зарим суглаанууд маань бол маш одоо хурдан дүүргэлт нь хийгдээд өнөөдөр бол одоо бүгдээрээ хамтдаа 69 дахь удаагийн 1 сая төгрөгийн азтанг тодруулах гад энэхүү лайвыг эхлүүлсэн байна. За дараагийнх нь бол удахгүй 2 сарын 8-нд за энэ дээр 16 цагаас шүү. 16 цагаас те өдрийн 4 цагаас энэ дэр нэг алдаа гарчихсан байна те. За 16 цагаас энэхүү Toyota Crown Royal Salon Сэр 2 загварын азтанг бүгдээрээ хамтдаа одоо 2 сарын 8-ны өдөр 16 цагаас тодруулах нь байна. За тэгээ удахгүй энэ дэр цагийн засагдаад орчих бах. Тэгээ мэдээж таны гар утсанд бас мессежээр мэдээлэл очиж байгаа. Суглаа худалдаж авсан бүх хүмүүсээ одоо гар утсан мессежээр мэдээлэл очиж байгаа. За тэгээд манай сайт дээр бас өөр ямар мэдээллүүдийг агуулсан байдаг вэ гэхээр энэхүү тохирлын ялагчд гэсэн одоо хэсэг байж. За энэ дээр бол тохирлын ялагчдын маань одоо ингээд Азийн юуны түүхүүд ингээд харагдаж байгаа. За суглааны дугаарууд, суглааны дугаарууд, за тэгээд мөн одоо утасны дугаарын одоо баталгаажуулах ихний 6 орон ингээд ийм мэдээллүүдийг бол харагдаж байдаг. За тэгээд энд одоо жишээ нь Toyota Camry автомашиныг бол 1 сарын 18-ны өдөр 40850 гэсэн одоо дугаарын Азийн дугаартай 957749 цэг гэсэн одоо дугаарын эзэн азтан болсон байх жишээ нь тий. За ингээд иймэрхүү одоо хамгийн гол нь бид нар бас энийг яагаад тайлбарлаад байдаг вэ гэхлээр 100% систем ажиллаж байгаа. Тэгээд дээрэс нь тухайн систем маань бол одоо ямар ч одоо элдв банзын одоо хүмүүсийн одоо хардтал сэрдэлтийг төрүүлээд байдаг тийм одоо муухай зүйлс бол байхгүй. Дээрэс нь манайх бол одоо сангийн яамнаас за тэгээ мэдээж холбогдох байгууллагуудаас нь бол бүх газруудаас одоо зөвшөөрлөө авчихсан албан ёсны одоо ийм суглааг бол та бүхэндээ явуулж байгаа гэдгийг бол дуулгахад тун таатай байна. За тэгээд өнөөдрийн бас нэг лайв маань бас нэг гол онцлог болж байгаа. Тэгэхээр өмнөх буюу сая та бүхэнд харагдаж байсан энэхүү iPhone 17 Pro загварын 28 дахь одоо утасны эзэн аз 137 гэдэг энэхүү суглааны кодтой энэхүү суглааны азтан маань тодорсон байгаа. За тэгэхээр 8897 68 цэг гэсэн дугаарын эзэн 3674 гэсэн азийн дугаартай оролцогч маань азтан болсон. Тэгэхээр миний гарт одоо яг одоо тухайн азтангийн маань утас байж байна. За тэгээд хамгийн гол нь яг өнөөдөр энэхүү лайв дээр маань азтан маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр яг азтандаа одоо бас суглаагаар одоо тий хожсон энэхүү гар утсыг нь Азийн дооны одоо баталгаа одоо илэрхийлэл болсон энэхүү гар утсыг нь бэлэглэх энэ торгон мөчийг бас энэхүү удаагийн одоо лайв дээрээ бас та бүхэнтэйгээ хуваалцъя гэж зорьсон юм аа. За тэгээ бидний урилгыг хүлээн авч. За хамгийн гол нь бас лайвт лайвт оролцохыг зөвшөөрсөн танд маш их баярлалаа. Баярлалаа. За тэгээ юуны өмнө баяр хүргэе. Тэ бас
ажендаа үзэж өөрөө бас зорж энэхүү суглаандаа оролцоод за тэгээ мэдээж одоо хамгийн гол зүйл болох шагналаа та өөр юм болох боломжтой болсон байна. Энэ дэр бол бас лайв үзэж байгаа хүмүүстэй болон тий бас өөрийнхөө одоо сэтгэлээс хуваалцсан уу гэж хүсье. Эндээс тэглгүй яах вэ? 1000 төгрөгөөр ер нь бол сулаа гэдэг чинь бас лайв мэдээлэлтэй тий. Би бас яг нэг сарын дундуур хаа яг 10,000 төгрөгөөр яг 10 суглаа авсан. Тий. Тэгээд тухайн үед чинь нэг суглаа муулааныхын код мод нь ш нэг анзаараагүй. Тэгээд ямар ч тач нэг лайв хийзээ болох юм болоо гэдэг нэлийн пэйжүүд өгч байгаа. За ямар ч тач яг лайв болохын өмнөх өдөр би яг мэдчихээ. За яг маргааш өглөө нэг цагт болох юм байна гэдэг. Тэгээд маргааш нь бас нэг цаг 20 минутын үед яг лайва харсан л да. Тэгсэн чи яг нэг лайв харсч миний дугаарын яг эхний 6 орон гараад ирсэн бахад юу л хийж та давхцсан гэж байх юм байна гэсэн чи залгана гэдгсэн чи яг нэг тэд бодлого орж ирэл. Вау. Амар балмуудтай юм билээ. Тэгэхээр яг суглааны одоо суглааг яг тэр худалдаа авах нэг тийм процесс байгаа шүү дээ тий. Тэгээ яг тэрэн дээр яг ямар одоо бодол өрт чинь төрж исэн бай. За 10 суглаа гэдэг чинь ер нь бол 10,000 төгрөгөөр 10 суглаа авчиж байгаа шүү дээ. Энэ дээр бол ерөөсөө юу байхгүй тий. Одоо нэр одоо юу гэдэг хүнд эдийн засагт бол тий зарим тохиолдолд нэг тий нэг гарч ирдэг шүү тий ингээд нэг тий нэг хэдэн суглаа авчих нэг 1000 төгрөгөд бол гараад ирэх л байх тий. Тэгэхээр яг тухайн үедээ яг юу бодож ямар одоо сэтгэлээр тухайн суглааг авч ирсэн бэ? Тэгээ юу асуулт. За сэтгэлнийх юм бодоогүй яг тухайн үедээ зүгээр л Grand Lotto-гийн Reels-ийг гарч ирсэн Facebook дээр тэгэл за ямар та чинь вебтэй гэдэг юм байна. Веб руу ороод утсан ч угаасаа тэгээд бүх юм тодорхой цуглааныхын дүн хэдүүгийн хөвтэй хүртэл явж байгаа харагддаг юм лээ тийм. Би ч яг нэг 40-30% дээр нь л явж хат нэг авсан баха. Нэг сарын дундуур гэхээр тэгээд нэг ч бодоагүй зүгээр нэг 10,000 төгрөг хийж тааглаад. Тэгэхээр ер нь бол яхаа юу байсан бэ те? Нэгдүгürt бол мэдээж итгэл төрсэн байна те. Тэгээ итгэл төрөөд тэгээд суглаандаа оролцсон чинь одоо бүр юу 100% баталгаан ингээд яг өөртөө авчих гээд ингэ байж чинь те. За тэгээд танд ямар ч баяр хүргэе. Тэг үнэхээр за одоо бол яг мэдээж одоо залуучуудын маань тренд болсон те. Нэлээд бас хүсэмжит одоо гаргацсан нэг шүү. Тэг iPhone 17 Pro загварын энэхүү гаргацыг танд аль биесээр гардуулж байна. За баярлалаа. Баяр хүргэе. За баяр хүргэе. За баярлалаа. Нийт тэгээд 7,000 гаруй суглаа байсан баха те. Нэг тон тийм баг тий. Тэр дундаас 10,000 төгрөг 10 хүн суглаа гэсэн үг шүү дээ. Энд ч бас нэлээд азтай. Тэгээд нийт ер нь бол суглаанд оролцсон хүмүүстээ бас баярлалаа гэж хэлье. 10,000 төгрөгөөр угаасаа гарны явцтай болно гэж байхгүй шүү дээ. Тэгээд дараагийнх нь суглаанд амжилт төсөё гэж хэлээ да нийт оролцсон дээ. За баярлалаа. Уучлаарай. Танаас бас нэг зүйлийг хүсье. За тэгээд яг одоо манай саятан суглааны маань 69 дахь азтан яг одоо тодруулах гэж байгаа. Тэгэхээр энэхүү 69 дахь азтан тодруулах процессыг та хөндлөнгөөс ингээд бас нэг ажиглаад үзээч гэж те хүсэж байгаа. Тэгээд яг тэгвэл яг одоо маш олон хүмүүст те маш олон одоо эргэлзээ бас байгаа байх. За тэгээд магадгүй бас тэрийг та одоо хөндлөнгийн зүгээс те одоо яг азтан болсон хүний зүгээс за тэгээд дээрэс нь яг үнэн бодтоор явдаг юм байна гэдгийг одоо өөрийн бие дээр мэдэрсэн хүний зүгээс яг процесс нь яг яаж явд юм бэ гэдгийг та хөндлөнгөөс бас хараад тэгээд дараа нь хоёлаа азтан тодорсны дараа бас сэтгэлээс хуваалцаад өгье гэж өгөөрэй гэж хүсье. Тэгээд болно. За маш их баярлалаа. За тэгээд за цаг маань бас нэлээд яваад өгчээ. За яг одоо бас Улаанбаатар хотод маань 13 цаг 27 минут болж байна. За тэгэхээр нийтдээ Grand System компаниас зохион байгуулж байгаа энэхүү Grand Lotto одоо Grand суглааны маань за нийт одоо 147 азтан бол тодорсон байгаа. Тэгэхээр 147 азтан 147 хүнийг бол одоо манай Grand System компани хамт олон бол маш ихээр гоё гайхалтайгаар сайхан бас гинтийн байдлаар тий баярлуулсан байна. Тэгэхээр энэ сайхан одоо үйл хэрэг маань бас цаашаа үргэлжилж өнөөдөр 69 дахь удаагийн 1 сая төгрөгийн азтанг тодруулах цаг мөч хүрэлцэн иржээ. За тэгээд энэхүү дэлгэцийг бас өмнө үзчихсэн хүмүүс маань бас байгаа бах. Гэхдээ шинээр үзэж байгаа. Энэхүү
сайтын суглаанд маань анх удаа оролцож байгаа хүмүүстээ зориулаад бас энэ системийнхаа юуг товч тайлбарлаад өгье. За тэгэхээр энд бол одоо суглаануудын маань 4 оронтой суглаануудын маань цифрүүд энд харагдаж байна. За тэгэхээр хамгийн ихний буюу 1-р орон дээр тэг болон нэгээр эхэлсэн нэгдэх шилэн орон. Тэгээ нэгдэх шилэн орон тодрох буюу за хамгийн ихний одоо цифр дээр бол юу яаж юм гэсэн үг. Тэг болон нэгээр эхэлсэн юу суглаанууд үүссэн байна гэсэн үг. Тэгэхээр яг энэ яагаад ингэж байна вэ гэхээр нөгөө суглаандаа оролцсон хүмүүсийн тоогоор суглааны дугаарууд маань үүсэж байгаа учраас бусад одоо суглааны дугаар үүсээгүй цифрүүд маань бол ингээд тэг утгыг зааж байна. Тэгэхээр тэг утгыг заасан байгаа энэхүү цифрүүдийг би 1-р шилэн хоргонд хийдэггүй гэдгийг бас та бүхэндээ тайлбарлая. Яа тэгэхээр магадгүй одоо бусад цифрүүдийг хамтд нь хийсэн тохиолдолд за магадгүй нь 3 ч юм уу 6 ч юм уу хэрвээ систем юунаас төхөөрөмжөөс гараад шилэн оргон дотроос гараад ирэх юм бол ямар ч хацтан тодрох боломжгүй болчихно гэсэн үг тийм. Яагаад гэвэл ийм одоо 3 болон 5 болон 6-аар үүссэн тоотой цифр суглаа байхгүй байгаа учраас атсан тодрох боломжгүй болчихно гэсэн үг. За тэгэхээр бид нэр суглааны дугаарууд үүссэн цифрүүдийг шилэн оргондоо хийгээд тэгээд төхөөрөмж маань ажилласнаар энэхүү одоо хүмүүсээс за тэгээр ихэлсэн 981 хүн байж байна. За нэгээр ихэлсэн 419 хүн байж байна. Энэ хүмүүсээс одоо атсан маань тодрох боломж нь үүсээд явна гэсэн үг. За тэгээд дараагийн цифрүүд дээр мөн адилхан дараагийн одоо тоонууд дээр мөн адилхан эдгээр цифрүүдээс тэг гэсэн одоо тоон утгатай цифрүүдийг бол бид нэр шилэн оргондоо хийхгүй нэ. Тэгжээж бид нар ямар нэгэн байдлаар азтангаа тодруулж авах хэрэгтэй учраас тэрийг бас та бүхэн маань ойлгоод аваарай гэж хүсье. За ингээд бид нэр азтангаа тодруулъя. За тэгээ та бүхнийг азийн тэнгэр юу их болтгоо яг одоо төхөөрөмж ажлууд эхлэх гэж байна. Тэгээд 4 оронтой цифрүүд маань шилэн оргон дотроос гарч ирснээр өнөөдрийн азтан маань тодорхойлноо. Тэгээд та бүхнийг азийн тэнгэр их болтгоо лайвтайгаа хамтдаа байгаарай. Тэгээд яг одоо бүгдээрээ бас мессеж рүүгээ тэ өөртөө ирсэн мессеж рүүгээ бас нэг ороод дугааруудаа нэг шалгаад үзээрэй. Ямар дугаарууд байна. За окей. За ингээд за энэ дээр бас товч юу танилцуулъя. Та бүхэн маань за энэ дээр харж байгаа бах. За энэ бол манай Монголд за Монгол улсын хэмжээнд яг аль бие усаар үйл ажиллагаа явуулдаг MLCC гэдэг одоо энэхүү шалгалт тохирлын гэрчилгээг олгодог ийм одоо аль бие усны одоо шинжилгээний компани байж байна. За шинжилгээний компани байж байгаа. Тэгэхээр энэхүү шинжилгээний компани дээрээс компанид бид бүхэн өөрсдийн одоо энэ суглаанд оролцож байгаа энэ төхөөрөмж болон за энэхүү тоон бөмбөлгөнүүд дээр бол бас их одоо асуудал гарч ирэх магадлалтай байдаг учраас бид нэр яг аль биесны одоо шинжилгээг нь хийлгээд гэрчлэгийг нь авсан байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бүх одоо нарийн ширийн бүх үзүүлэлт нь одоо яг аль биесны газар учраас мэдээж маш олон одоо шалгуураар шалгадаг юм байлээ. Чиг шилийн хүртэл одоо шалгадаг. За ингээд масс хэмжээ гэдэг бүх зүйлийг нь одоо шалгадаг ийм бас ийм юутай байгаа шүү. Тэгэхээр энэ бол одоо баталгаат гэрчлэгээтэй бөмбөгнүүдийг бид нар ашиглаж энэхүү суглааны тохирлыг бол та бүхэнд хүргэж байгаа гэдгийг бол дуулахад таатай байна. За ингээд олон үггээр суглаагаа эхлүүлье. За хамгийн ихний буюу 1-р за лайв яасан. За Хараа 50 секунд хатах амжихгүй шүү дээ. тий. Тэгээд би шүү. За окей. За тэгэхээр 1-р хоргонд орох шилэн оргонд орох бөмбөгнүүд маань тэг 1 2 гэдэг ингээд бүх цифрүүд байж байгаа. За 6-гийн тоо болон 9-ийн тоо 2 маань ингээд доороо 6-таагаар ялгардаг. Тэрийг бол та бүхэн мэдж байгаа. За энэ бол ингээд ихний хоргоны бөмбөг байж байна. За дараагийн хоргоны бөмбөг. За ингээд тэгээс 9 хүртэл. За энд 6 9 гэдэг юм. За энд дараагийн за энд 3 дахь шилэн оргоны бөмбөгнүүд маань байж байна. За энэ тэгээс эхлээд 1 2 3 4 5 за 9 6 гэдэг тий. За
За хамгийн сүүлийн буюу 4 дахь шилэн орны бөмбөгнүүд. За окей. За ингээд бөмбөгнүүд маань бол энд байж байна. За окей. За ингээд өнөөдрийн ацтан маань тодорхой бэлэн болж байна. За би бүр цаанасаа ингээд нэг жоохон бас баярлаад байна шүү те. Гэсэн чинь хинээ аавын хөө ээж охиныг өнөөдрийн бас ацтан болгож цагаансаар болох гэж байгаа энэ цаг үед те бас 1 сая төгрөг гэдэг бол бас үнэхээр та. За байж байна. За юуны 1 сая төгрөгийн одоо эхний хоргонд бол зөвхөн тэг болон 1 гэсэн цифруудыг хийх нь байна. За тэг хийлээ 1. За нэрийг хийсэн. За эхлэх үү. Энэ ингээд бөмбөг болсон хаад камераар авах байхгүй. Окей. За return тэ. За тэг болон 1. За гараад ирсэн шүү. За хамгийн ихний тоо маань 1 гэсэн цифр байгаа. Та бүхэн маань доотлоод бас дэлгэцэн дээрээс харж болно. За дараагийн буюу 2 дахь дугаарт бид бүхэн маань тэгээс 4 хүртэл 5 цифрыг хийх нэ. За тэг 1 2 3 4. За ингээд нөгөө төхөөрөмж маань бас шууд дараагийн хоргууд нь автоматар ажиллаад явдаг. Тэгэхээр шууд бөмбүүдийг хийх хэрэгтэй болж байгаа. За 2 дахь цифр хэд байх вэ гэж те. За хамгийн ихний цифр маань бол 1 байсан. За 1 дараагийнх маань хэд байхыг бүгдээрээ хамтдаа харцгаая. За тун утгагүй төхөөрөмж маань ажиллаж эхэлнэ. За явсан. За ингээд 5 цифр байгаа. Тэгээс 4 хүртэл 5 цифрыг хийсэн байгаа. За гараад ирсэн. За дахиад 1. За дахиад 1 гэсэн одоо цифр гарч ирж байна. За ингээд 3 дахь хоргонд ингэснээр бүгдээ хамтдаа за тэгээс 9 дотор за 1-ээс бусна ингээд нийтдээ 9 цифрыг хийх нь. За тэгэхээр түрүүнд та бүхэнд бас тайлбарсанаар юу маань за уучлаарай бас анх удаа хийж болохоор жоохон яарад биш шүү. За 5 6 7 8 9 гэдэг. За ингээд тэгээс 9 хүртэл. Нэг нь одоо түрүүн та бүхэнд бас хэлсэнчлэн яг нөгөө тухайн суглааны дугаарууд дотор 3 дахь хорон дээр нь 1 гэсэн одоо тоон утга ороогүй байгаа учраас нэгийг бол хийхгүй байгаа шүү гэдгийг анхаарал. За онгосон. За гараад ирсэн 8. За 8 гэсэн одоо тоо 3 дахь орон дээр маань гарч ирж байна. За ингээд сүүлийн буюу 4 дахь орныг 4 дахь одоо хоргонд бөмбөгийг хий. За 4 дахь юун дээр бүгд байгаа тийм. За окей. За бүгдийг нь одоо хийх юм байна. За тэг 1 2 3 4 5 6 7 8 9 гэсэн ингээд 10 цифрыг хоргондоо байршууллаа. За тэгэхээр яг одоо бол өнөөдрийн ацтан маань тодорхой байна. За та бүхнийг азийн тэнгэр өвөх болтугай. Манайхан бүгдээрээ санхаарлаа хандуулаарай. За гараад ирсэн. За өнөөдөр чинь нэгийн тоонод ямар сайхан одоо олноороо гарч ирвэ те. За тэгэхээр ингэснээр 11 81 гэсэн суглааны дугаартай оролцогч та өнөөдрийн азтан болж байна. За тэгэхээр утасны дугаар нь шууд ингээд гараад ирж байгаа. Тэгэхээр системээс бид бүхэнд утасны дугаарыг өгсөн. За тийм учраас өнөөдрийнхөө азтан руу одоо бүгдээ хамтдаа шууд залгая те. За залгах уу? За тэгээ. За.
За тэгэлгүй байх тий. За үнэхээр гайхалтай. Тэгээд яг одоо бас өнөөдрийн маань 1 сая төгрөгийн азтан тодорч байна. За манай сайтын суглаа маань эхэлсэн цагаас хойш өнөөдөр хүртэл одоо 69 азтан инхүү тодрууллаа. За тэгээд 69 дэх азтантайгаа бүгдээрээ хамтдаа яг одоо холбогдох нь байна. За тэгээд 1181 гэсэн одоо суглааны дугаартай оролцогч маань 8816 17 тэд гэсэн одоо дугаараа эзэн байгаа тий. За сүүлийн хоёроор нэг хийлээ. За ингээд бүгдээ хамтдаа өнөөдрийнхөө 1 сая төгрөгийн азтантай холбогдож байна. За сайн байна уу? Сайн байна. За баяр хүргэе юуны төрөнд. Баярлалаа. За ямар баяр болж байгааг мэдчихэв та. Мэдээ. За юу лайв үзчихсэн үү та? Лайв үзчихсэн үү та? Байна. Лайв үзчихсэн үү та? Байна уу? Байна. Лайв үзэж байв уу? Яав, юу хийж ив та? Үгүй энд ажил дээрээ байна. Ажил дээр байжсэн үү? За тэгэхээр та манай Grand System компаниас зохион байгуулдаг сайтын суглааны 1 сая төгрөгийн азтан болж чадлаа. Баяр хүргэе танд. Баярлалаа. За ерөөсөө азтан болно гэж төсөөлөөгүй байсан байх мэдээж те. Тэгээд лайвоос нэгдүгürt үзэж чадаагүй байсан байна. Үзэж амжаагүй байсан байна. Тэгээд танд бас шууд яг энэ азтан болсон одоо яг халуун цаг мөчтөр нь бид бүхэн утсаар холбогдож мэдээллийг хүргэлээ. За. За ер нь суглаанд оролцсноо бол санаж байгаа шүү дээ тий. Суглаанд оролцсноо 1 сая төгрөгийн суглаанд оролцсноо бол санаж байгаа шүү дээ та. За тэгээд таны нэр алдар хэн блэ? Хоёлоо босч байгаа танилцъя. Таны хэн гэдэг вэ? Бат цэцэг. За. Ажил дээр байгаа юм байна тий. Ажил дээрээ. За. Хайг нь хаана вэ таних? Улаанбаатар хотод уу эсвэл хөдөө орон нутгаас холбогдож байна хоёлаа? Улаанбаатар. Улаанбаатар хотод. За цаана нэг нэлээд дуу чимээтэй л байгаад байна да тий. Ямар ажил хийдэг вэ нууц биш бол? Харин тийм баха. Цаана хүүхдүүд шуугаад байна тий. За цэцэрлэгийн багш уу? Сургалтын менежер хийдэг гэсэн. Зүг. За танд баяр хүргэе. Үнэхээр бас Азод тань гэж манай 69 дахь удаагийн 1 сая төгрөгийн азтан болж чадлаа. Баяр хүргэе танд. За тэгээд бас азтан болсон хэрвээ процессоо харъя гэвэл те манай Facebook пэйж дээр лайв маань хадгалагдаад үлдэх болно. Ямар Grand System, Grand суглаа гэд хайрангуут ер нь гараад ирэндээ. Grand System гэд пэйж хуудас байж байгаа. Тэгэхээр тэрэн дээр та бас орж хараарай те. За баяр хүргэе танд. Үнэхээр азтай байж та өнөөдрийн 1 сая төгрөгийн азтан болж чадлаа. За тэгээд хэрхэн яаж шагналаа авах талаар одоо манай холбогдох ажилтнууд тантай холбогдоод танилцуулаад мэдээллийг нөхөх болно шүү. За баярлалаа. За маш их баярлалаа. Баярлалаа. Сайхан шинэлээрээ. За гайхалтай. За ингээд азтан маань бас ялчгүй бас цаана нөгөө хүүхдүүд шуугаад те цэцэрлэгийн багш байсан байна. Тэгээд танд бас үнэхээр одоо аз жаргал сайхан бүхний хүсье өрөөе. Үнэхээр аз одно гэж одоо өнөөдрийн 1 сая төгрөгийн маань азтан болж чадсан танд халуун баярыг дахин хүргье. Тэгээд дараа нь бас лайвыг үзэх бах. Тэгээд мөн энэ цаг мөчид бид бүхэнтэй хамтдаа байж лайв одоо азтан тодрох цаг үеийг хамтдаа өнгөрүүлсэн танд бас баярыг хүргэе. За магадгүй суглаандаа оролцсон ч азтан болж чадаагүй бол та түр хүлээгээрэй. Учир нь юу гэхээр дараагийн одоо гайхалтай том аз таныг хүлээж байх болно гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд таныг азын тэнгэрээ өгөх болтугай. Тэгээд нийт сайхан одоо Grand System суглаандаа оролцдог одоо ирхэм та бүхэндээ бас аз жаргал сайхан бүхний юусээ тэгээд нийт монголчуудаа тун удахгүй болох гэж байгаа сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлж байна. За тэгээд лайвын төгсгөлд манай өмнөх
одоо суулгааны тохирлын азтан iPhone 17 Pro утасны одоо азтангаа дахин тайзнаа өрж байна. За. За тэгээд төхөөрөмж маань бол сая ажиллаад төхөөрөмж маань одоо сая ажиллаад тий. Азтан тодрох одоо процессыг бол та яг дэрэгдээс нь одоо харлаа. Тий. Ямар сэтгэл төрж Аа угаасаа ойлгомжтой юм байна л да. Энд чинь ямар ч тач тэр нэг дээшээ нэг агаарын солилцол явагдаад шууд нэг бөмбөлс орчиж байгаа юм биш тий. Хамгийн гол нь ямар ч хүний оролцоо байхгүй. Тэгээд ганц коноп орол дараад тэгээд гарч ирсэн бөмбөлг нь яг энэ доор нь яад тийм бол энийг бас ойлгохгүйсэн чинь энэ болохоор камер юм биш тий. тий энэ тэр дээр байгаа камер. Одоо энэ дэр чинь ийм байна. Нөгөө энийг бас ингээ харчаад дээр нь одоо юу гэх юм нэг чип мэрптэй ч гэдэг юм ингээд янз янзын сордог мордог нээдээ ингээд ер нь яригддаг. Тэгээд энэ бол маш энгийн. За энд бол одоо энэ доод дэлгэцэндээ шууд одоо томруулж гаргах зорилготой бичиг камер юм чинь. За энд болохоор энэ чинь нөгөө бөмбөг орж ирсэн үгүйг мэдрэх одоо мэдрэгч маань энд байж байгаа. Тэгээ энэ чинь болохоор энэ саяны одоо нөгөө хавхлага одоо ийш цаашаа хоолоороо орчиж байгаа шүү дээ. Ингээд энийг эргүүлэх ийм одоо ийм мотор нь энд байж ингээд те. Ингээд ийм бүтцтэй. Тэгээ энд бол юу нэг тийм одоо те тоог таних ч гэдэг юм уу одоо таниа татчихдаг энэ төр гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнуудыг бол бас хүмүүс айгүйх ярьж одоо гаргаж ирдэг те. Тэгээ тийм одоо процесс бол энэ байхгүй байна гэдгийг л бид харуулахын тулд бас өнөөдрийн өмнөх одоо азтангаа хамтдаа байлгаад ингээд өнөөдрийнхөө азтанг тодрууллаа. Тэгээд азтан тодруулах процессд хамтдаа оролцсон танд маш их баярлалаа. Танд бас одоо цаашд нь томоос том гайхалтай амжилтуудыг азуудыг хүсье. Тэгээд иржвэ одоо морин жилдээ дийлгэрийн хамглан те төрлөөрөө төвшин хамглан гайхалтай сайхан байхыг өрөөё. Тэгээд цоо шинэх утсаа одоо гэр бүлтэй те. За тэгэл цоо шинэх утсаа. Ер нь баг ихнэрлүүл явах бах та. Өөр бас 17 Оо за авцсан байсан те. Тийм бай тийм. За гайхалтай тэгээд сайхан шинэлэрэ гэж сүсэе тэгээд. За өнөөдрийн лайвтайгаа хамтдаа байсан ирхэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн лайвраа эргүү уулзцгаая. Тэгээд Grand System пэйжтэйгээ хамтдаа байгаарай. За мөн сайтаараа бас та бүхэн маань зочилж яг одоо явагдаж байгаа суглаануудынхаа мэдээллүүдийг шууд аваад байх боломжтой гэдгийг бас дуулахад таатай байна. За ингээд анхаарал хандуулсан явдалд маш их баярлалаа. Өнөөдрийн азтандаа бас дахин баярыг хүргье. Баярлалаа та бүхэнд. Дараагийн азтан та байх бол тугай гэдэг ерөөлийг танд дэвшүүлье. Баярлалаа.